Сайн байцгаана уу? Эрхэм үндэт маркетинг сонирхогч маркетрууд, найз нөхдөө. За тэгэхээр маркетингийн 3 минут онлайн цуврал хичээлийн маань нэг ээлжид дугаарыг хүргэх гэж байна. За энэ удаагийнхаа дугаараар би та бүхэндээ борлуулалтын идэвхжүүлэлтийн кампаниг хэрхэн төлөвлөх талаар зарим нэг санал онлоо хэлье. За тэгэхээр ерөнхийдөө манайхан анзаарж байгаа бах ингээд нэг баяр ёслол болох ямар нэгэн тийм борлуулалтыг идэвхжүүлэх шаардлагатай үеүүдэд суглаатай худалдаа, урамшуулалттай худалдаа, бэлэгтэй худалдаа гээл тэгэл нэг уйтгартай те бүгдээрээ хоорондоо адилхан нэг тийм их гэдэг. Яаж бусдаас илүү ялгарсан тийм концепттэй айтайхан худалдаа хийх вэ гэж талаар товчгоо ярив. За тэгэхээр идэвхжүүлсэн худалдааг хийхэд бид нэр хамгийн түрүүнд зорилго тодорхойлох ёстой. Энэ зорилго маань маш тодорхой байх ёстой. Өөрөөр хэлбэл бид нар борлуулалтын төлөвлөгөө яг энэ идэвхжүүлэлтийн үеэр ямар хэмжээний борлуулалт хийх гэж байгаа эсвэл ямар борлуулалтаас илүү өөр зорилго бас байж болно тийм ээ. Тэгэхээр энэ зорилго маань маш тийм хэмжигдхүүц юм зорилго байх ёстой. Энэ зорилгоос ч уламжлаад бид нэр төсөв гарч ирнэ. Төсөө гаргаж аваад бид нар нөгөө хэр хэмжээнд тоглох юм бэ гэдэг юм байж байгаа. За тэгээд энэ зорилгыг тодорхойлцоод одоо төсөө гаргачихсан юм чинь бид нар нөгөө тухайн баярын өнгө төрх, тухайн борлуулалтын идэвхжүүлэлтийн өнгө төрх юмдаа онцлогийг нь бид нар жагсааж харах хэрэгтэй санагддгийг. За жишээлбэл бүгдээр шинэ жилийг аваад үзье. За шинэ жилээр хүмүүс яадаг вэ гэдэг юмас бид нар эхлэх ёстой л доо. За шинэ жил. За шинэ жилээр хүмүүс нэгдүгürt биеиндээ хүүхдүүдтэй ажилчдаа янз бүрийн бэлэг өгдөг өө. Тийм ээ? Бүгдээрээ сууж жаргадаг тийм ээ. Одоо ингээд нэг тийм жаргалтай байх тухай асуудал байна. Гэх мэтэр. За эн чинь баяр учраас маш их тийм хөгжилтөө эрч хүчтэй байдаг ч гэх юм. Тэгэхээр энэ юмнуудыг таны идэвхжүүлсэн худалдааны үеэр эдгээр одоо тухайн баярын онцлогийг тааруулсан ямар концепц биднэрт байж болох вэ гэдэг эхлээд энэ концепцийг гаргаж авах юм. За жишээ нь би та нарт нэг жишээ хэлье. Жишээлбэл шинэ жил бол хүмүүс сэтгэл хөөрч маш их баярлдаг ийм баяр. Тэгвэл одоо жишээлбэл би та бүхэнд шинэ жилийн наастартай худалдаа гэдэг ийм шинэ концепц зэдвүүлээ зохиоё л да. Наастартай худалдаа гэж тий. Шинэ жилийн наастартай худалдаа гэвэл гоё сонсогч байна. За ингээд наастартай худалдаа гэж бүгдээрээ зохион байгуулъя гэвэл энэ дээр бид нэр энэ хүмүүсийг наастар оруулах тийм концепцийг зохионо гэсэн үг. Тэгэхээр бид нар нөгөө юугаа хямдруулах уу, яаж хямдруулах уу, хэдэн хувь гэдгийг бодхоосоо өмнө энэ концепцээ бодох ёстой. За жишээлбэл наастартай худалдааны үеэр яаж явах ёстой. Жишээлбэл хүн дэлгүүрлүүч нь ороод ирэхэд л наастар орж явах ёстой, тийм ээ. Тэгэнгүүт яг худалдагч нар чинь бүгдээрээ юм гоё хоёлын даашинцтай байвал ямар вэ? Бүр ингээл яг тэр дэлгүүрт ингээд шинэ жилийн ямар нэгэн баяр болоод байгаа юм шиг. Гэх мэтэр та ингээд тэр энэ наастартай худалдаа гэж нэрлсэн болвол хүмүүсийг наастар оруулж байгаа. Тэр одоо бүх элементүүдийг худалдааныхаа концепцэнд оруулж өгөх ёстой юм аа. Тэгэхээр борлуулалтын идэвхжүүлэлт хийхэд борлуулалтын идэвхжүүлэлтийн тэр концепц чинь илүү чухал шүү. Тэгэд энэ концепцийг дагаад биднэрт хүмүүс наастар оруулах бэлгүүд өгж болно, тийм ээ. Жишээлбэл одоо нэг бүтээ хоёрыг авбал нэг үнгүү гэж байгаа боловч дээр нь нэмэх нь наастар оруулдаг хөөхөн одоо чихэр боо бэлгэлчих болно. Эсвэл одоо үгтийн шинэ жилийн юм гоё чимэглэл бэлгэлж болж байна. Ийм бид нар наастар оруулах гэж байгаа бол наастар оруулж байгаа бүх элементүүдийг энд шингээж өгнө л гэсэн үг. Ингээд та бүхэн шинэ жилээр борлуулалтаа зорилтоо биелүүлээрэ борлуулалтын идэвхжүүлэлтээ амжилттай хийгээрэй. Хамгийн гол анхаарах ёстой юм бол бид нар юуг хэдэн хувиар яаж хямдруулах уу гэдэг дээр биш, илүү тэр худалдааны чинь концепцэн дээр төвлөрөөд ажиллах ёстой шүү гэдгийг та бүхэндээ хэлэх гэсэн юм аа. Ингээд та бүхнийхээ бизнест амжилт хүсье.